Монгол улсын иргэд бид бүх зүйл дээр санал нэгдэх албагүй. Бүх зүйл дээр яг тат шиг бүгдээрээ нэгнийгээ давтаж цээжилсэн юм ярьж байгаа юм шиг байх албагүй. Гэхдээ бидэрт бүгдээрэнд нэг зүйл бол ижил байгаа. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө үндсэн хуулиар ижил байгаа. Тэгээ энэ эрх чөлөөг хяхаж боох гэсэн, хавчиж дарах гэсэн эрх баригчдын удаа дараагийн системтэй үйлдэлийг завхлан улсын хурлын гишүүн асан завхлан маань удаа дараагийн системтэй төвчээртэй үйл ажиллагаагаар дарж чадаж байна. Тэгээд энэ нарлаг сайхан намрын өдөр жагсаал цуглааны эрх чөлөөтэйгээр төв талбай дээрээ үргэлжлүүлэн 50 замаар зохион байгуулж чадж байна. Тэгээд энд ирсэн бүх хүмүүс эрх чөлөөг дархлалцаж байгаагийнхын хувьд би бүгдээрэнд нь баяр хүргэхийг хүсэж байна. За миний хувьд бол бас өөрийн гэсэн хэлэх санаа зовох зүйлтэй явж байгаа Монгол улсын иргэн хүн. Миний хувьд гэвэл Монгол улсын иргэд юунд санаа зовж, юуг яаж илэрхийлэх нь тэр хүмүүсийн эрх чөлөөний асуудал гэж боддог. Ганцхан үндсэн хуулиар олгогдсон энэ эрх чөлөөг ялгууртаа хэрэгжүүлэх, дарга нарт илүү эдлүүлэх, ард иргэдэд бол дарамтлж, дарж, эрүүгийн хэрэг үүсгэж, шоронд хорих энэний бол би эсрэг байдаг хүн байна. Тийм учраас яг энэ талбай дээрээс, яг энэ бидний зогсож байгаа энэ шалан дээрээс чирэгдэж яваад, үлсгэлэн зарлаад 21 дахь хоногтоо өглөө хүлээх шахуу маш хүнд байгаа. Өнөөдөр Од Баяр гэдэг залуугийн тухай өнөөдөр би ярихаас өөр аргагүй болоод энд ирсэн юм аа. Миний хувьд өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа. Би яг өнөөдөр яг одоо 55 нас хүрч байна. Ер нь нэг төрсөн өдрийн доомоо доолмоор байдаг. Гэтэл үнэхээр тэгж баярлаад цэнгээд явах боломж олгоо. Яг гэх юм бол миний хүн шиг хүүхэд тэнд бидний эрх чөлөөний төлөө бидэртэй адилхан ингээд талбай дээр ингээд зүгээр зогсож явах эрхийнхээ төлөө тэнд эрүүгийн ял аваад эрүүгийн ял сонсоод шүүхийн шийдвэрээр удаа дараагийн шүүхийн шийдвэрээр 461 дугаар ангид хоригдож байна. Тэр залуу хоригдоод 21 хоног болж байхад прокурор нь ганцхан удаа утсан байцаалт гэж аваагүй. Оргон зайлчих гээд байгаа учраас хорж байцаана гэж хэлээд хорсон боловч ерөөсөө байцаасан юм байхгүй. Тэр Од Баяр гэдэг залууг би танихгүй, нэг ч удаа уулзаж ярьж үзээгүй. Хэний аавын хүүхэд гэдэг нь надад ерөөсөө хамаагүй. Харин тэр хүүхдээ юу надад хамаатай байгаа гэхээр тэр хүүхдийн тэмцэж байгаа тэмцэл нь хамаатай байгаа маа. Тэгээд тэр хүүхэд юу болж байгаа вэхээр яг одоо үлсгэлэнгийн байдалтай буур нүвдэж байгаа хүлээж байгаа Од Баярын дараа явна. Буур нүвдэж байна. Буурны дутагт орох шинж тэмдэг илэрсэн байна. Тэгээд эд исэн задарсан байна гэдэг ийм эмчийн шинжилгээний дүн гарсан байна. Тийм хүнд байдалтай байгаа хүнийг саяхан шүүгээр оруулахад эрүүл мэндийн хувьд зүгээр байна гэж хэлээд үргэлжлүүлэн орохоор шийдсэн байна. Тэр залуу яагаад хоригдсон бэ гэхээр хүний амь эрсдсэн тухай бичлэгийг олон нийтэд ил тод болгосон. Тэр бичлэгэнд Оронд аймагт болсон аимшигтай хэрэг явдлын бичлэг байсан. Тэр бичлэг ямар нэгэн шалтгаанаар нуун дарагдчихсан учраас тэр залуу ил тод болгосон. Тэр бичлэгийг ил тод болгосны дараагаар Монгол ардын намын гомдлоор эрүүгийн ял үсэж тэр хүнд эрүүгийн хэрэг тохоод байсан. Монгол ардын намынхан бол бүх хэвлэл мэдээлэлд гараад нацаалт хийж чадах бүрэн эрх мэдэлтэй. Бүх сүлжээгээр бүх баг дээр очиод манай нам ийм хэрэг хийгээгүй маа гэд ярьж чадах ухуулагч нартай. Монгол ардын намын цалинтай холбоо хаагчид төрөөр дүүрэн байна. Гэтэл тэд нар нацаалт хийх аргыг сонгохгүй хүнийг баривчилж шоронд хийх аргыг сонгоно гэдэг бол юу гэж байгаа юм бэ гэхээр магадгүй тэр нууж дарагдуулаад байсан бичлэг нь асуудалтай байсан биш үзье гэсэн ийм одоо хардлага төрүүлж байна. Тэгээд тэр бичлэгийг ил тавьсны төлөө Монгол улсын иргэн шоронд орж эрүүгийн ял тогтож байна. Ер нь бол Монгол хүний нүдэн дээр Монгол хүнийг зодоод нийлээд машинаар дайрж хахад тэрийг ил болгоно гэдэг бол уул нь иргэний ариун үүрэг юм байна. Гэмт хэргийг илчилж байгаа уул нь ариун үүргээ тэр хүүхэд биелүүлсэн байна. За ингээ ял сонсгоцсон ялтаа гэдэг дээр нь явж итэр дараа нь энд жагсаал хийсэн. Дараа нь жагсаал хийхдээ одоо нөгөө хүүхдийг олноор нь эмнэлэг төвтүүлэх гэсэн чинь ковидын эмнэлэг байхгүй байна. Эмчнэр чинь цалингаа нэмэж чадахгүй ядарч байна гэд ингээд эмчнэрийн өмнөөс бидний өмнөөс өвчтөн хүмүүсийн өмнөөс үг хэлсэн чинь баримтлаад аваад явсан. Тэгээд Батлан даалтанд байх ялтаа хугацаанд үг хэлсэн болоод одоо тэр хүнд давхар ял үүрээд одоо ингээд үлсгэлэн зарлж байна. За Од Баярыг баримтлаад явангууд Од Баярыг баримтчсныг эсэргүүцэж Монгол хүү гэдэг залуу бас яг энэ тайзан дээр яг энэ талбай дээрээс эсэргүүцлээ илэрхийлж үг хэлсэн.
жагсаалыг үргэлжлүүлсэн. Монгол хүүг тэгсэн чинь өмгөөлөгчтэй ч уулзуулахгүй, өмгөөлөл авах эрхийг хангахгүйгээр шууд барай шоронд аваад явсан. Хизээч Монгол улсад хойшлуулшгүй ажиллагаач байна уу, юу ч байна уу? Ямар нэгэн баримтлагыг хийхдээ гэр орныхонд нь мэдэгдэхгүйгээр, өмгөөлөгчд нь мэдэгдэхгүйгээр хийх ёсгүй байдаг. Ямар нэгэн тийм эрхийг өгөхгүйгээр өөрийгөө өмгөөлөх ямар ч болцоо олохгүйгээр хуулийн ямар ч шаардлага хангахгүй баримтлагыг хийж Монгол хүүг авч явсан. Түүнийг Монгол хүү эсэргүүцээд тэр газараасаа хурж ирээд дахин би яг хууль номын дагуу өмгөөлөгчтэйгээ хамт байцаалтаа өгье гэд хүрээд ирэхэд нь баг гинт хэрэг хийсэн болгоод дахиад баримтлаа явцсан. За ийм байдлаар 22 залуу Сүхбаатарын талбай дээр үг хэлэх эрхийнхаа төлөө бидний өмнөөс эрхээ хэрэгжүүлж байгаагийнхаа төлөө тэр хүмүүс баримтлагдсан. За энэ талбай дээр болсон дараагийн 3 дахь асуудал юу байна вэ гэхээр та бүхэн бүгдээ мэдж байгаа эмч нар бүтэн сар гаруй ширүүн бороо халуун наранд цалингаа нэмэгдүүлэе гэж жагссан. Бүгдээ эмч нарынхаа цалин хэд байдгийг мэдж байгаа. Зарим нь 300 мянган төгрөгийн цалинтай, зарим нь гар дээр 500 мянган төгрөгийн сүлжээний цалинтай гэсэн гар дээр авдаг нь 300 мянга. Ийм цалингаар ар гэрээ тэжээгээд нойр хоолгүй ковидтой нөхцөл байдалд засгийн газрынхны хариуцлагагүй олон одоо цуглаанууд, хариуцлагагүй олон сонгуулиуд, хариуцлагагүй олон үйл ажиллагааны үр дүнд маш их өвчлсөн хүмүүсийн маань зогсоод өгөө эмчлээд ядар цуглж унтлаа ажилласан. Эмч нарын цалин нэмнэ гэж удаа дараа жагсаалтын таруулсан. Гэхдээ эмч нарын цалин одоо ултар нэмэгдэг байна. Дараа нь юу болсон бэ гэхээр энэ эмч нарын маань цалин нэмэгдүүлэхийн төлөө жагсаалыг зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч нар дотроос нь 5 хүний сугалж аваад Монгол ардын намын гомдлоор, намын гишүүдийн гаргасан гомдлоор тэр хүмүүсийг одоо тагнуулын ерөнхий газар шалгаж байна. Тэр хүмүүс үүсгэж байгаа тулгаж байгаа ял нь 19-2 эрүүгийн хуулийн 19-2-оор эмч нарын үйлдвэрчний эвлэлийн 5 тэргүүлэгчийг тагнуулын ерөнхий газар шалгаж байна. 19-2 гэдэг чинь юу гэсэн заалт юм бэ гэхээр хүч хэрэглэх аргаар засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдох гэдэг заалт. Манай эмч нар тэгсэн үү? Хизээч хүч хэрэглээгүй тийм үү? Биднэрт энэ тариа хийснийг хүч хэрэглэсэн гэж үзэх гээд байгаа юм бол одоо бүгдээрээ бид нар тэрнийх нь хүчинд амьд явж байгаа. А гэдэг Сүхбаатарын талбай дээр ирээд дов дугаа цэнгэр халаадаа нөмрөөд, цагаан халаадаа нөмрөөд, наранд шарагдаад бороонд нураад 50 тэмцсэн эмч нарыг тагнуулын ерөнхий газар дамжуулж байна тамнэ. Яагаад ийм байгаа юм бэ? Яагаад дижитал монголч гинөө юу ч гинөө мянгаар нь шоу хийсэн төр засгийнхан болохоор эрүүгийн хэрэг үүсэхгүй зөрчлийн хэрэг үүсгэж байна гэж байгаа. А 5 он энд авчирсан монгол хүү од оролт болохоор эрүүгийн хэрэг үүсгэж байна гэж байгаа. Хоорондоо 3 метрийн зайтай сууж исэн эмч нарт болохоор тагнуулын ерөнхий газар 19-2-оор эрүүгийн хэрэг үүсгэж байна гэж байгаа. Тэгсэн мөртлөө багтахгүй олон хүмүүсийг чихэлдүүлж, хурал хийж, морь уралдуулж, наадам хийж бүх юмыг зохион байгуулсан төр засгийнхан болохоор бүр ажлын хариуцлагч тооцохгүй. Ийм байгаа учраас энийг хүмүүс маань дабл стандарт гэж залуучууд хэлээд байгаа маа. Ийм байгаа учраас залуучууд энийг алаг үйлчлэлийг дэврэгж гэнэ гэж хэлээд байгаа. Тэгэхээр төр засаг бол алаг үйлчлэлтэй болсон байна. Алаг үйлчлэлийг арилгая гэж залуучууд маань тэмцсэн байна. Та нарын одоо яг жагсаал цуглаан болж байгаа яг энэ талбай дээр тэнд no double стандарт гэдэг англиар бичсэн зүйлүүдийг орчуулах юм бол алаг үйлчлэлийг арилгая гэдэг юм. Тэгэхээр Монгол орноо сайхан болгоё. Монголоо аврыг сайн сайхан ирээдүйн төлөө нэгдээ гэж байгаа та нарын энэ жагсаал дотор байгаа бас нэг байх ёстой, бас нэг хэлэх ёстой үг бол энэ алаг үйлчлэлийг арилгая гэдэг үг байх ёстой гэж бодож байна. Тэгээ алаг за баярлалаа. Тэгээ алаг үйлчлэлийг арилгах гэдэг байгаа залуучууд маань Монголоо аврыг гэдэг байгаа тав бүхэн маань ер нь Монголын хэвлэл мэдээлэл үг хэлэх эрхчлөөний төлөө бид нар тууштай байх ёстой гэж үздэг. Босод жагсаалд оролцож чадахгүй завгүй байгаа хүмүүс маань ч гэсэн та нарын лайвыг бол байнга үзэж байгаа та бүхний тэмцлийг ажиглаж байгаа. Гэхдээ бид нар бол бүх зүйлийг тайван замаар илэрхийлэх ёстой. Монгол хүмүүсийн бидний хүсэж байгаа хүсэл болгон биелэхгүй байж магадгүй. Яг бол хүсэл болгон маань зэрэг биелэх хэцүү байж магадгүй. Гэхдээ бид нар эрх баригчдыг нэг алхам урагшаа алхаач гэж нэгэн дуугаар шаардахыг хүсэж байна. Өнөөдрийн хувьд нэг алхам урагшлах нь юу байж болох вэ гэхээр ядахтаа тэр ямар нэгэн байдлаар үг хэлэх хэрэгчлөөнийхэн төлөө тэнд баримтлагдаад хоригдоод эрүүгийн хүнд ял хүлээчэд байгаа, хүлээлгэх гээд тулгагдаад байгаа монгол хүү од баяр нарыг суллаа. 5 тэргүүлэгчдийг тагнуулын ерөнхий газраар шалгахаа зогсоо гэдэг энэ хоёр шаардлагыг би танаа энэ эндэр дээрээс хэлж та бүхний дэмжлэгийг авах гэж
ирсэн юм аа. Тэгээд эмчнэрийн цалингийн төлөө тэмцэж байгаа эмчнэрийн үйлдвэрчний эвлэлийн 5 тэргүүлэгчдийг тагнуулын ерөнхий газраас дарамтлахыг зогсоо гэж та бүхэн минь хураалж өгөөч ээ. За баярлалаа. За Монгол хүү од баяр нарыг суулал гэж уухаж өгөөч ээ. Суулгаад өгөөч. За дахин маш их баярлалаа. Од баярыг суулал. Од баярыг суулал. Од баярыг суулал. Монгол хүүг суулал. Монгол хүүг суулал. Монгол хүүг суулал. 5 тэргүүлэгчийг тагнуулын ерөнхий газар шалгахаа зогсоо. Шалгахаа зогсоо. Шалгахаа зогсоо. Шалгахаа зогсоо. За маш их баярлалаа. Энэ дэмжлэг бол та бүхний энэ дэмжлэг бол миний төрсөн өдрийн бэлэг байлаа. Баярлалаа. Завсандаа олон та бүхэндээ амжилт хүсье.